Дүүрэн таарат байна. Өнөөдрийн бичлэгний маань сэдэв 3 дугаар сард биднэрт юу өгч байна? Анхаарах зөвөл ерөнхий 3 дугаар сарын ерөнхий мэрэг хийх гэж байна. 3 сонголттой. 1-р сонголт ямаа буусан шагаа. 1-р сонголтын өдрийг ойртож харуулъя. Хоёрдугаар сонголт тэмээ буусан шагаа. Хоёрдугаар сонголтын өдрийг ойртож харуулъя. 3-дугаар сонголт ань буусан шагаа. 3-дугаар сонголтын 3 сонголтоо шагаа болон хөзрүүдийг харж агаад өөртөө дутагдж байгаагаа сонгоорой. Нэгдүгээр сонголтын толгой үзэр дээр гарсан мессежийг уншвал дээрх та бол маш тийм гайхалтай хүмүүсийн үр өдөм. Энэ бол таны ясанд байгаа. Тэгэхээр ингээ ийм гайхалтай хүмүүсийн үр өдөм учраас өөртөө итгэлтэй байгаарай. Гайхалтай хүмүүсийн үр өдөм учраас тий өөртөө итгээ жоохон хичээх юм бол болохгүй бүтггүй зүйл байхгүй шүү гэсэн ийм гоё толгой үзэр гарсан байна. За 1-р бүлгийг сонсон хүмүүс маань ямар нэгэн уул нь ингээд зорилгоо тодорхойлцсон. Гэхдээ тэрний хараас үйлдэл хийж чадахгүй жоох ингээд ямар ч исэн за би бол энийг хийнэ гэд ботцсон. Гэхдээ тэрнийхээ араас жоохон гарч ир чадахгүй байгаа. Тийм мэдрэмжтэй байгаа юм шиг байна. Тэгэхээр энийг зөвлөгөөгөөр харахад те хийх зүйлээ олцсон байгаа ч маш гайхалтай байна. Гэхдээ урагшаа гарч ирээрээ хийгээрээ хөдөлгөөн хийгээрээ те бариад босгоцсон байгаа одоо барьж авсан байгаа зүйлийнхаа араас босоод хөдөлгөөн хийгээрээ гэсэн тийм үзэр гарч ирж байна. Тэгээд ерөнхийдөө 3 дугаар сард ямар нэгэн байдлаар нэг юм гоё амлалт өгсөн. Эдгэрхий одоо тий ямар хэлбэр аргаар ч юм уу тий цаана нөгөө юм гоё юм байгаа шүү гэсэн нэг юм тийм санал тавьсан хүмүүсээс жоо хол байгаарай. Тэгээд гэр бүлдээ илүү их цаг гаргаарай. Эцсийн таны одоо тий та одоо ямар ч ажил хийдэг, ямар ч одоо сэтгэл зүй ямар ч байдаг байлаа гэд гэр бүлчин амар ажралтай байх хэрэгтэй шүү.
уур бухимдал одоо дотор болж байгаа зүйлүүдээ хаалганы гадна орхиод гэр бүлтэй яг ийм байж байгаа хугацаанд яг л тэр хүмүүс цагаа гаргаарай. Ажлын стресс ч юм уу өөр янз бүрийн болсон стрессээ гэр бүлтэй битгий. Тэ авчраарай. Гэр бүл чинь маш их ажиргалтай байвал одоо таны шамтарсан байгаа мэдрэмжтэй мэдрэмж чинь ялалтын мэдрэмжээр өөрчлөгдөх болно. Та одоо ингээд ерөөхдөө тууштай сайхан сураад унах үедээ унаад босох үедээ босоод тэгж явж байгаа тийм үе дээрээ явж байна. Тэгэхээр энэ 3 дугаар сар магадгүй хийж байгаа ажилдаа жоохон босож жоохон хойш суух биш мэдээ зорилгоо тодорхойлсон цагт урагшаа босоод ягаарай. Ямар нэгэн амар хэлбэр замыг битгий сонгоорой. Тэрний цаана бол энэ 3 дугаар сард жоохон онцгүй юм байх гэдэг шүү. Тэгэхээр бүх гой зөвлөгөөл гэр бүлтэй илүү их цаг гаргаж гэр бүлээ илүү их хайрлаарай. Гэсэн иймэрхүү ерөнхий мессеж гарч ирж байна. За одоо болох танд өгөх 3 дугаар сард танд юу ирэхээр энэ тэрийг харж үгэй. За 3 дугаар сард танд шүү дээ. Айгуу тийм сайхан сэтгэл санааны амар тайван байдлыг өгөх нь. Та одоо ямар нэгэн байдлаар сэтгэлийн шарахтай ч юм уу сэтгэлийн шарахтай яг өөрөөрөө байж чадахгүй байгаа ч юм уу тийм байгаа бол гой амар тайван байдал ажиллаа хийгээд тайван суугаад одоо ашиг орлогоо олох мэдрэмж болохгүй бүтггүй байгаа газраас явмаар байвал босоод яваарай. Хөдөлгөөн хийгээрэй. Сэтгэлийн шарахтай байгаа энэ одоо энэ мэдрэмжээрээ бити байгаарай. Яагаад ийм одоо сайхан гэр бүл одоо сайхан ажил төрөл өөртөө итгэлтэй байдлаа эргүүлээд аваарай. Өөртөө итгэлтэй байдлаа та эргүүлээд авах юм бол гэр бүлчин ажиргалтай, ажил санхүүчин маш тийм сайхан доктортой санаа зовох зүйл ахгүй. Тэгээд ямар нэгэн зүйлд гунж гутраад суугаад илгүй гараад хөвгчлөлтөөр ерөн цаг ирж байна Одоо нөгөө нэг гэртээ бүгдэг үе биш гараарай агаар салхинд найз нөхдөдтэйгоо бас дээрэс нь бүрээс хэлэх гэж байгаа бол яваарай. Явах чинь бүр амар зөв сонголт шүү. Гэсэн ийм ерөнхий мессеж гарч ирж байна. За гэр бүлтэй хүмүүсийн маань ерөнхийдөө хайр дурлал нь гараад ирсэн учраас 3 дугаар сарын ганц бие хүмүүст 3 дугаар сард танд
шинэ хүн гарч ирэхээр байна уу гэдгийг хараад өгье. За нэгдүгээр бүлийнхэн маань маш сайхан мэдтэй. Эрэгтэй үзэж байвал маш тийм сайхан бүсгүй байна. Эмэгтэй хүн үзэж байвал тийм тогтсон ажил төрөлтэй, зорилгоо тодорхойлцсон тийм эрэгтэй хүн гарч иж танд гэр бүлийн аюу сайхан одоо тий хайр сэтгэлийн тал дээр сайхан зүйл мэдрүүлэхээр шүү. 3 сар бол тий гайхалтай сайхан биш үү. Сэтгэлийн шарах гэдэг зүйлээ явуулаад тань дээр ирж байгаа танд одоо тий ирж байгаа шинэ хүмүүсийг харж тэр хүмүүст боломж олгоорой. Өөрөөсөө гарч ирэхээр байна. Магадгүй гэр бүл төвтэй илүү тийм сар байгаа учраас гэр бүл рүү сэтгэл зүй рүү биш гэр бүл рүү за хайр сэтгэл рүү илүү төвлөрвөл дэжгүй. Тэр хүнийг олж хараад мэдэрч чадаад тэгэх юм бол манай хосгүй сингл хүмүүс маань 3 дугаар сард нэлээд дэжгүй тийм хэсэг зуурын биш. Ерөнхийдөө нэлээд дэжгүй хасан ярилцаанд орохоор байна. За тэгээд 1-р бүлгийн 3 дугаар сарын ерөнхий уншлага маань энэ төрөө дуусч байна. Та бүхэндээ аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсье. Миний сувгийг маань дагаж комент бичиж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд комент бичиж үлдээгээрэй. Дагаагүй нэгэн subscribe дараарай. Баярлалаа баяртай. Хоёрдугаар бүлэг. 2-дугаар бүлгийн 3-дугаар сар дээр өгөх толгой үзэр дээр нь гарсан ерөнхий мессеж бол биелэл одоо таны энэ биелэл гэдэг нь бол таны махан биеэр одоо махан биеэр үйлдсэн одоо юу гэдэг ямар нэгэн тэр зүйлийнхаа одоо энэ 3 сард бол үр шимийг авахаар байна. Та хүнд биеэрээ сайхан тусалдаг бол эргүүлээд бусдаас тус нэмэр авах нь, бусдыг сайхан хайрладаг бол эргүүлээд хайр инрэл авах нь. Тийм сар байна. Юу тарин түүнийг хураана гэдэг сар ах шиг байна.
За 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүс нь 3 дугаар сар дээр ер нь амар гайхалтай. Сайхан шүү. Та одоо тэ хэцүү байсан бол 3 дугаар сард ерөнхийдөө төр зур амралт авах нь. Хэцүү байгаа мэдрэмжээсээ босоод яваарай. Шинэ хаалга нэгдэж, шинэ боломж. Тэгээд дээрэс нь танд энэ могоожлтэй. Одоо бас нөгөө Монгол цаг тооллоор бид нар бас могоожилээ ухтаж байгаа. Могоожил танд гайхалтай шинэ хаалгыг нээж шүү. Гайхалтай шинэ хаалга нэгдэж шинэ зүйл болох гээд байх чинь те өмнөх болохгүй бүтэхгүй те болдгоо те ингэхгүй те тэгдэггүй те гэсэн мэдрэмжэндээ хит хашигдаад өмнө алхаж исэн хэцүү замуудаа бодоод те дандаа тийм байдаг гэж битгий бодорой. Тийм биш шүү. Шинэ хаалга нэгдэж чинь шинэ боломжууд орчлон ертөнц таныг ивэж байна те. Могоожил бол таны жил байна. Одоо та хэцүү байгаа тийм мэдрэмж авахгүй шүү. Магадгүй найз нөхөдтэйгээ хамтарч ажил хийдэг бол айгүй сайхан үр шимээ өгөхөөр байна. Хамтарч ажиллаж байгаа хүмүүстэйгээ эсвэл харилцаа сайн байвал бас ажилчин илүү амжилттай сайхан байхаар байна. Болохгүй байна да, хэцүү байна да тий. Мэдээж ямар нэгэн одоо зүйлийг сурж явж байхад тий мэдээж амьдарч явж байхад хэцүү болохгүй байгаа мэдрэмжүүд гарч ирдэг. Энийг даваад тулах тий жодолтой байгаарэ. 3 сарч гэлтгүү танд энэ 2025 он энэ шинэ гарч байгаа могоожил мань өөрөө маш амар сайхан ээлжтэй шинэ боломж шинэ хаалгаар ерөөсөө тань руу хүссэн бүх зүйлчин урсаж орж ирэхээр байгаа байхгүй юу. Тэгэхээр алгаа тусаад байгаарэ. Урам зоригтойгоор босоод урам зоригтойгоор ажиллаарай, амьдраарай гэсэн ийм мессежийг өгч байна. Маш гоё өдрүүд гарч ирж байна. За одоо ерхий мэдээлэл нь аюу гоё өгсөн учраас одоо хостой хүмүүсийн хайр сэтгэлийг хараад өгье. За хостой хүмүүсийн хайр сэтгэл бол асуудал алгуу. Та ерөнхийдөө штэ тий. Өөртөө л жоохон хайртай ачих гэж. Өөрийгөө жоохон хайрлаж байгаа. Ер нь бол гайхалтай. Хосын харилцаа чинь бол элдв янзын асуудал алга юу алга тий. Өөрийгөө жоохон хайрлаж байгаа. Хэцүү болохгүй байгаа мэдрэмж байгаад байл өөрийгөө жоохон хайрлаж байгаа. Ер нь л 3 сард бол хосын харилцаанд чинь элдв янзын хилээд болохгүй бүтггүй юм бол аим гайхалтай сар. За одоо сингл хүмүүсийнхаа 3 дугаар сард ямар нэгэн тэ юу болох нь харъя шинэ хүн байна уу? За илүү мэдээлэл өгдөггүй. За ер нь ингээм амар ганцаарцсан те магадгүй жоохон ямарсан тийм мэдрэмжтэй байгаад байгаа юм байна. Эннээсээ гараарай. Ер нь гараарай. Угаасаа ингээ шинэ боломж гарч ирж байгаа шүү. Шинэ үе талга нэгдэн гэдэг нь заавал ажил төрөл дээр биш. Хайр сэтгэлийн тал дээр ч гэсэн энэ гайхалтай жил байгаа шүү. Могоожил өөрөө танд те. Одоо л та яах вэ ингээл жоохон сэтгэл санаа хэцүү өтер гэж жоохон ганцаараа байх гад бусдаас өөрийгөө тусгаарлах гад тийм мэдрэмжтэй.
Ажиллая гээл тэг мөнгө олол байж ах энэ мэдрэмж чинь танд илүү тухтай байгаад байгаа шиг байна. Гэхдээ битгий өөрийгөө бусдаас тусгаарлаарай. Энэ жил амар гайхалтай жил биш үү? Манай хөөхөн синглчүүд минь тийм мэдээж энэ хугацаанд өөрийгөө гоё хөгжүүлээд ирээдүйн хань жилдээ өөрийгөө илүү гоё хамгийн гоё байгаагаар нөгөө нийтсээ хайрлаад өөрийгөө ч илүү хайрлахын тулд дахиад ингээд жоохон бусдаас өөрийгөө тусгаарлах биш бусдтай илүү ойр байгаарай. Болохгүй байх, бүтэхгүй байх, хэцүү байсан гэдэг мэдрэмжээсээ гарч ирээрээ шинэ хаалга нэгдэж шүү, шинэ боломж биш үү гэсэн ийм ерөнхий мессежүүдийг өгч байна. Тэгээд сувгийг маань дагааж гоё сайхан комент бичиж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Сувгийг маань subscribe дараагүй байвал сувгийг маань дагаарай. Тэгээд урмын өгтэй комментууд бас бичээрэй. Та нартай маш их баярлалаа. Ад жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөө могоо жилд нь амжилт хүсье. За 3 дугаар бүлгийн толгой үзүр дээр нарны хаан одоо штэ тий. Одоо ийм цаг хугацаа иржээ. Одоо хүссэн бүх зүйл чинь одоо ирэх цаг үе иржээ. Одоо эсвэл хүссэн бүх зүйлээ чи ирэхгүй байгаа л ирээрээ гэж хүчтэйгээр одоо орчлон ертөнцид мэдэгдэж хэлэхэд ирэхээр таныг сонсохоор тийм цаг үе дээр ирсэн байна. Одоо танд хүссэн зүйлүүд чинь ер нь ингээл ирэхээр за өгөх мессеж ирэх зүйлүүдийг харъя. За 3 дугаар сар зарим хүмүүс маань машин тэрэг жолоодоо сурах гэж магадгүй, жилийн курст явах гэж магадгүй. Зарим хүмүүс маань машинаа солих гэж магадгүй. Эсвэл машинтай холбоотой ямар нэг үйл явдал болох гэж байна. Шинэ машинтай болох ч гинөө, шинэ машин шинээр авах ч гинөө, тий. Тэгээд хийж байгаа зүйлүүд чинь гаццсан байгаа мэдрэмж авж байгаа бол сонголтоо жоохон тэлээрээ. Хийж байгаа зүйлдээ битгий эргэлзээрээ. Тий. Эрс эдэмгээ зориулаад энэ зүйлээ хийж байгаа бол
бэлдэг ч юм уу, үгүй ч юм уу. Тэгтээ нөгөөдгөө хайж чадахгүй мэдрэмж байгаад байгаа бол эн чинь зөв шүү. Хийж байгаа зүйлийнхаа араас явхад ерөөсөө явхад маш тийм сайн хит их бага хийхгүй, хит их хийхгүй тий. Хит их хийж өөрөө ядраахгүй, хит бага хийж хориг хойшоо залхуур суухгүйгээр ер нь л олон талаас олон сонголттой. Олон мөнгөний их өсвөртэй ч юм уу, олон боломжуудтай. Тэм гайхалтай сар биш үү? Энэ боломжуудыг атгаад бариад аваад яах юм бол тий. Мөнгөний эзэн болоод суух боломжтой аим гайхалтай сар байна. Урьдчилан хийж хахад ингээд гоё хөзрүүд гарч ирэхэд надад ч аим гоё яадаг. Тэгээд 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань толгой үзэр дээрээ гарсан шиг одоо та тийм шүү дээ. Одоо миний хүссэн зүйл над дээр ирээрээ гэсэн ийм мэдрэмжтэй сууж явах үе чинь байна. Тэ. Хүссэн зүйл авах үе чи ирж амар дөхцөн ойртод ирсэн. Суу шүү болно шүү дээ. Энэ болгон бүх зүйл би болно шүү. Гол нь их биш, бага биш тий. Тууштай байгаад л болцохоор тийм сар байна. Ер нь маш дажгүй үзрүүд гарч ирсэн. 3 сар ал танд гайхалтай байх нь байна. Тэгээд 3 сард Монгол цаг тооллоор шинэ жил гарч байгаа. Тэр шинэ жил танд эхлэл нь ер нь сайн байна. За одоо хостой хүмүүсийн хайр сэтгэлийн тал дээр өгөх зөвлөгөө харж өгье. За ерөөхдөө нэг өдөр өглөө энэ өдөр нь ч гэсэн өөрөө бас тийм айгу. Чиний дотор те маш тийм гайхалтай дотоод хүч та өөрөө гаднаас амар гайхалтай те үзэсгэлэнтэй харагддаг маш сайхан залуу харагддаг. Дотроо бүр илүү гаднахаас илүү тийм маш гайхалтай хүн шүү. Өөрийгөө хайрлаарай. Тийм. Тэгэх юм бол усын харилцаа нь хязгааргүй гэдэг нь те урт удаан ажиргалтай сайхан байж чадах нэ. Өөрийгөө гайхалтай сайхан хүн гэдгээ мэдрэх хэрэгтэй шүү. Таал маш гайхалтай нөгөө өста нүдэндээ цогтой, нүүрэндээ галтай гэдэг шиг тийм сайхан хүн байна. Тэгэхээр усын харилцаан дээр өөрийгөө хайрлал илүү харилцаа чинь сайхан байх. Одоо ганц бие хүмүүсийнхаа хайр дурлалд өгөх зөвлөгөөг хараад үе. За 3 дугаар бүлгийг сонгосон ганц бие хүмүүс маань
хүмүүсийн үгэнд хэтэрхийг автаад магадгүй хэтэрхий нөгөө гадаад орчинд биш хэтэрхий өөр зүйл рүү хэтэрхийг анхаарал хандуулад байгаа юм болов. Өөрийнхөө дотоод хүнийг сонсохгүй эргэн тойронд байгаа хүмүүсийнхээ үгийг хийдэг сонсоод эсвэл болохгүй бүтггүй харилцаа руу хийдэггүйсэн. Одоо чинийх биш зүйлийн араас тэрхий хөөцөлдөд байгаа юм болов. Нөгөөднийхээ араас бүр одоо юу гэдэг те над дээр заавал энэ харилцаа дээр чи очиод барьж аваад чиний хажууд ирээд суухад чи жаргалтай байх уугүй юу гэдгээ сайн бодоорой. Мэдээж харилцаж дурласан найзуудтай байх чинь магадгүй хүсэж байгаа зүйлээ хажуудаа байлгая гэж үнэхээр хичээгээд байгаа болтой. Гэхдээ энэ яг зөв сонголтоо. Ард нь чи өөрөө жаргалтай байж чадах уу гэсэн нэг иймэрхүү ерөнхий мессеж. Тэгээд өгж байгаа мессежийг минь авах гэхийн ухаанаар хандаарай. Сингэлчүүдтэй хандаад хэлэхэд эргэн тойрноос ирж байгаа гадны нөлөөдлөөс өөрийгөө хамгаалаарай. Хүмүүсийн үгийг сонсоод нүдэ болгосон юм шиг байгаад байгаа юм биш үсттэй гэсэн иймэрхүү ерөнхий мессежийг өгч байна. Тэгээд 3 дугаар бүлгийн уншлага маань энд хүрээд дуусч байна. Цугийг маань дагаж комент хөтөлтэй хүмүүстээ маш их баярлалаа. Комент үлдээгээрэй, subscribe дараарай. Тэгээд та бүхэндээ ад жаргал хамгийн сайхан бүхнийг хүсье. Баярлалаа. Баяртай.